Улсын их хурлын эрхэм дарга гишүүдээ Монгол улсын нутаг дэвсгэрт хамаарах уул, нуруу, гол нуур зэрэг байгалийн физик, газар зүй объектын нэр, засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн нэр, хүний гараар бий болсон объектод оноосон нэрийг засгийн газар нэгтгэж улсын их хурлаар батлуулах үүргийг ГОД зөрөг зүүн тухай хуулиар хүлээсэн байдаг. Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн дагуу газар зүй нэр нь соёлын биет бус өвд хамаардаг бөгөөд Монгол улсын 2005 онд нэгдэн орсон ЮНЕСКОгийн 2003 оны соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцсоор газар зүй нэрийг хамгаалах үүрэгтэй. Мөн Монгол хэлний тухай хуулийн дагуу газар зүй нэр монгол хэл дээр батлагдаж ашиглагдах шаардлагатай. Албан ёсны газар зүй нэрийг бүх төрлийн газрын зураг дээр тэмдэглэн олон нийт таниулахаас гадна улсын хэл, засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн хэл заагийг тогтоох иргэн үйл хөдлөх хөрөнгийн хаягжуулалт зэрэг олон чиглэлээр ашиглаж байна. Улсын их хурлын 2003 оны 42 дугаар тогтоолоор Монгол улсын нийт нутаг дэвсгэрт хамаарах 214,805 нэрийг баталсан бөгөөд үүнээс Баян-Улгийн аймгийн нутаг дэвсгэрт хамаарах 8,767, Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт хамаарах 6,941 газар зүй нэрийг баталсан байна. Гэвч дээрх газар зүй нэрийн зарим нь монгол хэлнээс өөр хэл дээр буюу орос, казак, тува гэх мэт хэл дээр нэрлэгдэж батлагдсан. Багийн нэрийг казак хэл дээр нэрлэж батлуулсан зөрчил илэрсэн тул хээрийн болон суурин судалгаагаар Баян-Улгийн аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах монгол хэлнээс өөр хэл дээр баталсан 319 газар зүй нэрийг тогтоож мөн 47 газар зүйн уламжлалт нэрийг шинээр тодруулсан байгааг улсын их хурлаар батлуулах шаардлагатай болсон. Мөн Сүхбаатар аймгийн 13 сумын газар зүй нэрийн тодруулалт мэдээллийн сан бүрдүүлэх ажлыг орон нутгийн төсвийн хөрөнгөөр 2021-аас 2022 онд гүйцэтгэж батлагдаагүй орхигдсон уламжлалт 2020 газар зүй нэр болон үг үсгийн зөрүүтэй хэл бичгийн дүрмийн алдаатай батлагдсан 45 газар зүй нэр байгааг тогтоосныг шинжилэн батлуулах шаардлагатай. Баян-Улгийн Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт хамаарах тогтоолын төсөлд тусгасан газар зүй нэрүүдийг түүхийн их сурвалж, архивын баримт материал болон орон нутгийн иргэдийн яриа мэдээлэл тулгуурлан хээрийн болон суурин судалгааны дагуу тогтоосон бөгөөд газар зүйн албан ёсны нэрийг бүх төрлийн газрын зураг тэмдэглэж олон нийтэд зөв нэрээр сурталчилан таниулж хэрэглээнд нэвтрүүлснээр үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын баталгаа болсон газар нутаг байгаль орчныг хамгаалах, хадгалахаас хойч үедээ газар нутгаа хайрлан хамгаалах үзэл бодол төлөвшлийг өвлүүлэн үлдээхэд чухал ач холбогдолтой. Иймд улсын их хурлын 2003 оны 42 дугаар тогтоолоор батлагдсан Монгол улсын газар зүй нэрийн жагсаалтад дээр дурдсан Баян-Улгийн Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт хамаарах 364 нэрийг өөрчилж 2067 нэрийг шинээр нэмж батлуулахаар улсын их хурлын тогтоолын төсөл тусган танилцуулж байна. Хэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье. Баярлалаа.